Баялаг бүтээгч зураг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Орхон аймгийн баялаг бүтээгч Ганбаатарын Батсүрэн оролцлоо. Нэвтрүүлгийн баг хамталан Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр Эрдэнэт хотыг зэрсэн юм. Баялаг бүтээгч Батсүрэнгийн хувьд өчбөрөн импекс компани үүсгэн байгуулагч захирлын үргийг гүйцэтгэдэг ажилчдын залуусын төлөөлөл юм а. Анх үйл ажиллагааны чиглэл маань болохоор хүнсний үйлдвэрлэл. Одоо тэгээ Улаанбаатар хотын хэрэглэгчд ерөөдөө мэднэ. 2000 онд сургуулаа төгсөөд энэ баялаг бүтээгч тал руугаа ирэхэд явж эхэлсэн. Миний өөрийн зорилго болохоор яадаг вэхээр багаасаа нэг өвөө эмгийн гар дээр өссөн. Хөдөө Монгол ахуй талаасаа маш олон төрлийн юмыг үйлдвэрлэж гаргадаг. За тэгээ анх хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн юм? Анх бол нэг 20 саяын санхүүжилтээр хийсэн. Бүх юм нөгөө тодорхой байжээч. Бизнесийг хийхгүй бол одоо хүмүүс нөгөө дагаж хийгээд эрсдэлт орох магадлал аяг өндөр байдаг. Тэгээ нэгэ дуурайж хийгээд тийм. Хөрөнгөний бүтээгдэхүүнээр ажил хөдөлмөрийн гаргаа эхэлсэн. Тэгээ энэ хөрөнгөн дээр энийг болохоор би өөрөө шингээ алт гэж нэрлэж байна. Энэ нөгөө шингээ алт гэж ярилсан хөрөнгөний бүтээгдэхүүн. Хөрөнгөний талхнууд өдөр болгон дандаа шинэ гарч байгаа. Бүхэл хүмүүс л одоо би хандаа их анхаардаг болчих. Тэгэхээр эрүүл бүтээгдэхүүн эрүүлэх тийм зорилготой. Ер нь альва нэг дайм байлдаанч бай тээ. Ямар цар тахлын үе ч гэсэн хүний анхдагч хэрэгц бол хүнс байдаг. Үзэгч та бүхэн ETV телевизээр даваа гарагт 21 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй.